Өдрийн мэнд хүргье. За ер нь бол төрийн хүнд суртал багасгах, түүнээс үүдэлтэйгээр авилга, давуу байдал бий болгох гэдэг асуудлыг багасгах ёстой, зохицуулах ёстой гэдэг энэ үзэл санааны хүрээнд бол дэмжиж байгаа. Гэхдээ энэ маш олон хууль, маш олон нарийн зохицуултыг тусгасан хууль учраас нэлээд нягур харах ёстой байна гэдгийг бас зохон тэмдэглэе. 3 асуулт байна. За нэгдүгээрт энэ зөвшөөрлийн тухай хуулийг 2022 онд батлаад 2023 оны 1 сарын 1-ээс хэрэгжсэн. Тухайн үед энэ хуулийг гаргахдаа бас л хуулиас гадуур зөвшөөрөл үүсэхгүй энэ хүнд сурталыг багасгана л гэдэг үзэл баримтлалын дор нэлээд том юм хуулийг баталсан байна. Тэгээ энэ хууль чинь одоо хэрэгжиж 3 жил болсон байна. Тэгээ сая танилцуулгад дурдгацснаар тэр хууль гарснаар нөхцөл байдал дээрдээгүй юм шиг одоо зөвшөөрөл гэдэг нэрийн дор дахиад юм үүсгэсэн юм шиг иймэрхүү мэдээлэл сонсогдоод байна л да. Тэгэхээр үнэхээр энэ зөвшөөрлийн тухай хууль 2022 онд баталж гараад одоо 3 жил хэрэгжихэд хууль нь муудаа одоо ийм нөхцөл байдал нь сайжраагүй байгаад байгаа мó? Эсвэл хууль байгаа ч гэсэн хэрэгжилтэн дээр алдаад хэрэгжилтийн механизм сул байгаад байгаа болохоор ахиц дэвшил байхгүй байгаад байгаа мó? Тэгэхээр энэ хууль дээр та бүхэн мэдээж хэрэгжилтийн дүн шинжилгээ, үр нөлөө өдр гэд хийсэн бах. Яг юундаа байгаад 3 жилийн өмнө баталсан энэ хууль чинь болохгүй одоогийн нөхцөл байдал чинь ингээд өмнөхөөс ч гэсэн сайн дээрдэггүй байх гэдэг дүгнэлт гараад байгаа юм бэ гэдэг дээр нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт ингээд чөлөөлөе зөвшөөрлөө болио гэ бас илүү ингээд эрхчлөөг нь иргэдтэй аж ахуй нэгжүүдтэй олгоё гэдэг гэж байна. Тэгтэл засгийн газраас чинь эдийн засаг хөгжлийн сайд нь мэргэжлийн хэлтийн ерөнхий газрыг буцаагаад байгуулна гэдэг юмыг зарлаа явж байна. Тэгээ эн чинь одоо бид нар яаж уялдах юм бэ гэдгийг бас хармаар байна. Ер нь яг мэргэжлийн хэлтийн ерөнхий газар бол энэ авилга хүнд сурталыг үүсгдэг гэдгээрээ маш том механизм байсан. Тэрийг буулгасан. Гэтэ би яг хувь хүний хувьд энэ дээр бүгдийг буулгах биш, яг энэ хүнсний асуудал, эмийн асуудал гэдэг хүний эрүүл мэндэд одоо маш их нөлөөтэй энэ асуудал дээр босоо удирдлагатай нэгдсэн одоо хяналтыг хийдэг энэ механизм нь бол байх ёстой гэж үздэг. Америкийн нэгдсэн улсын одоо FDA гэдэг юм уу, Солонгос гэдэг юм уу, яг хэдхэн энэ хүний эрүүл мэндэд холбоотой асуудлууд дээр мэргэжлийн хяналтанд байх ёстой. Тэр нь бол ийм цомхон асуудлаар, бусад асуудал дээр одоо салбарт байх ёсгүйгээд. Тэгтлийн мэргэжлийн ерөнхий газрыг нь одоо дахиад байгуулна, хэн шалгалтаа хийнэ л хэн шалгалт байхгүй болчихжээ л гэдэг. Тэгтлийн дээр нь болохоор зөвшөөрөл дээр одоо хэрэггүй мэдэгдэлтэй байхад болно гэдэг юм байж байгаа. Энэ дээр ер нь яаж нэгдсэн бодлогоо харж байгаа вэ? За 3 дугаарт ер нь бол нөгөө нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолж болохгүй гэдэг юм бол энэ нарийн деталууд дээр бас нэлээд харагдаж байна. Тэгээ энэгийн хувьд ч гэсэн мэдээд олон хүн ажилласан юм шиг байна. Тэгээ зүгээр нэг 2 жишээл дуртахад одоо жишээ би одоо нэг тамхины хяналтын тухай хууль хүнд хэрэгтэй хууль хийчигээд оруулжсэн ингээд тамхины хяналтын хуулийн дээр тэгтэл ингээд зөвшөөрөл мэдэгдэл болгоод мэдэгдэл ингээд ороод ирж байгаа. А мэдэгдлэр одоо хийх үйл ажиллагаанд чинь бол миний харж байгаагаар тамхитай холбоотой юм алга байна. Тэгэхээр тэр бол хуулийн нэмэлт өөрчлөлт шаардлагагүй юм ороод ирсэн байна. За хоёрдугаар тамхины хяналтын тухай хуулийн 6-гийн 1-ийг хүчингү болгож байгаа юм байна. 6-гийн 1 нь юу вэ гэхээр энэ тамхи үйлдвэрлэх, импортлох, экспортлох, энэ худалдаалах одоо орчин нөхцөл болон тамхиндаг хорт бодисын агуулмжийн талаар эрүүл мэндийн дүгнэлтийг эрүүл мэндийн одоо яам гаргах ийм нөхцөл байгаа байхгүй. Тэгээ бид нар чинь стандарттай энэ тамхинд чинь ямар хорт бодис байгаад байгаа юм зөвшөөрөгдөхгүй юмнууд байгаад байгаа мó гэдэг дүгнэлтийг мэргэжлийн байгууллага хийдэг юмыг байхгүй болгоно гэж. Тэгээ байхгүй болгочоор ямар ч тийм дүгнэлт авахгүй ямар ч хорт бодистой хамаагүй ийм тамхин бүтээгдэхүүн орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх юм гээд гих мэтчлийн юм нарийн юм байна. Мэдэгдлийн үйл ажиллагаан дээр бол энэ хорт за хууль санаачлагч учирлагч хариулъя. Тэгээ зөвшөөрлийн хууль бол маш сайн хууль. Маш их дэвшил авчирсан. 1000 гаруй зөвшөөрлийг 360 руу болгосон. Гэтэл зөвшөөрлийн хуулийг хэрэгжүүлэхдээ бид нар алдсан. Үүнийг өөр одоо симхи ашиглаж, хуулийн цоорхоо ашиглаж одоо өөрөөр хэрэгэлсэн. Нэгсэндээ бол нөгөө бүртгэл, гэрчлэгээ, магадлалын итгэмжил, сертификат гэдэг нэрээр за бид зөвшөөрөл өгөөгүй зүгээр л бүртгэж байгаа гэж хэлдэг. Тэгсэн мөртлөө бүртгэн гэдэг чинь үгээр бүртгсэн бүртгээгүйгээ хариулахгүй болохоор зөвшөөрөлтөө л адилхан. Гэрчлэгээ өгж ийн эхлэн гэхээр яг л адилхан зөвшөөрөл нэрийн л өөрөөр өгчөөд байгаа байхгүй. Нэгсэндээ Дэд захирал гэдэг нэрийг хяналтын менежер гэж нэрлэжээд байгаатай яг адилхан. Дэд захирал гэдэг нэрийг бүтээмжийн менежер
гэд нэрлэлчээд байна шүү дээ. Өөрөөр нэрлэлчээд. Тэрнээс биш агуулга нь адилхан. Тэгээ бид нар юмыг ингээд нэг аргалаад сурцсан юм байлээ л дээ. Тэгээд одоо жишээ нийслэлээр аймаг орон нутаг дээр бид нар нэг төр нэг иргэдтэй одоо иргэдээ сайн сайхан амьдруулж авж байгаа цалин орлого нь амьдралд ахуйд нь хүрэх тийм нөхцөлийг бүрдүүлж чадахгүй байж ядаж тэр нэг айл, нэг өрх өөрөө орлогоо бүрдүүлээд, өөрөө нэг оёдлын цех байгуулад, өөрөө нэг дугуй засвар ажилуулад амьдрыг ихт нь дахиад саад дотгоор учруулад байгаагаас болох л шүү дээ. Төр тус болдгоо маа гэхэд зай гаргаж өгөх ёстой, боломж гаргаж өгөх ёстой. Тэгээд явцын хяналтыг сайжруулах нь бол дараагийн асуудал. Дээрэс нь юунаас болж хүчин хэрэгжээгүй гэхээр зөвшөөрлийн хууль гарсны дараа зөвшөөрлийн хуулийн нэг концепт чинь хуулинд заагаагүй л бол бусд нь чөлөөтэй эхэлж болно гэж. Тэр 360-д хамаараагүй л бол. Дээрэс нь янз бүрийн одоо хуульд авсан журам гаргахыг хориглосон. Гэтэл зөвшөөрлийн шин чанартай зөвшөөрлийн үйл ажиллагаа процессыг илүү хөндрүүлсэн 56 журам байсан шүү дээ. Намайг тухайн үед хэрэг хэлхийн дарга байхад зөвшөөрлийн зөвлөлийг ахалж исэн бэ. Тэгэхэд 56 зөвшөөрлийг хуулийг давсан журмыг хүчингүй болгосон. Түүн шиг энэ хууль гарснараа 100 гаруй журам дахиад хүчингүй болно шүү. Тэгэхгүй бол хуульчдсны дараа энэ хугацаануудыг сонгодог байхгүй. 22 өдрийн дотор энгийн зөвшөөрөл өгнө гэдээ хахад 7 хоног бичгийг аавн, 7 хоног хариулна, 7 хоног ирнэ, очно гэд ингэсээр байгаад хэдэн сар. Ялангуяа энэ орон нутгууд дээр. За хоёрдугаар асуудал. Мэргэжлийн хяналтын байгууллага бол явцын хяналт хийх ёстой. Эрсдлийн үнэлгээнд суйрлах ёстой. Одоо мэргэжлийн хяналт юу байх вэ? Тэр салбарт байгаа хяналтууд. Тэд нар эрсдлийн үнэлгээнд суйрлах ёстой. Эрсдлийн үнэлгээнд суйрлж чадвал зөвшөөрөл сунгах гэж авах байгаатай адилхан хүн зурдал үүсгэх болёо. Эрсдлийн үнэлгээнд суйрлаад болж ивэл шууд автоматар сунгагддаг. Ийм зарчим руу шилжихгүй бол 1 минут авч. За. Учир гэж 1 минут. Тэгэхээр энэ мэргэжлийн хяналтыг сэргээж байгуулах гэхээсээ илүүтэйгээр их хурл тогтоол гаргасан. Тэр тогтоол дээр юу гэж байгаа гэхээр салбарт байгаа хяналтуудын чиг үүргийг одоо давхардлыг арилгаад нэгдсэн хяналт шалгалтын төлөвлөгөөтэй болоо л гэж. Тэгэхгүй бол аймагаас ирэн, дүүргээс ирэн, сумаас ирэн, агентлагаас ирэн, яамнаас ирэн энэ давхардл чинь бүр одоо утга алдлаа шүү. Тэгээд зөвшөөрөл авах гэж нэг юм болно. Тэгээд дараа нь тэрний шалгалтуудын давах гэж нэг юм болно. Тэгэхээр энэ хуулиар бол илүү нөгөө хяналтын тогтолцоог нөгөө эрсдлийн үнэлгээнд суйрлах чиглэл рүү явуулсан. Дээрээс нь хууль хэрэгжихгүй байгаад дахиад нэг зүйл хийхэд 122 зөвшөөрлийг цахимжуулж чад байхад системд нэвтэрсэн мөртлөө системийн тусламжтайгаар зөвшөөрөл авах процессоо бид нар дэмжиж чадахгүй төрийн байгууллага. Тэгээ нөгөө цаасаа нэгсээр л байгаа. Тэгэл ингэж ийм л асуудлууд байна. За. Намжимэг гүшүүн тодруулъя. За тэгэхээр өмнөх хууль нэлээд бас уг нь бизнесэд ээлтэй болгож байгаа гарсан хууль маань хэрэгжихгүй байгаа асуудлыг дурдлаа. Тэгэхээр яг л бид нар одоо тэгвэл энэ хуулийг ч гэсэн хилцээд батлагтай хэрэгжихтэй зөв хэрэгждэг одоо учрал дарга ярьж байгаа шиг хийдэлгүүл тийм хуулийг бид нар гаргах хэрэгтэй байна. Тэгээ тэн дээр бол анхаарч ажиллах хэрэгтэй баха. Дээр нь яг энэ түрүүний хэлсэн деталуудыг харах юм бол нэлээд олон юм байна. Одоо тэгээд цаашид ажлын хэсэг дээр мэдээж нэлээд яригдах бах. Тэгэхээр хүнд суртлаас мэдээж бид нар одоо энийг чөлөөлөх хэрэгтэй. Тэг бизнесийн орчноо сайжруулах тал дээр анхаарж байгаа дэр бол сайшаалтай байгаа. Гэтэ хүнд суртал маань яг юун дээр очиод энэ хүн суртал нь үүсчихэж гин үү? Зөвшөөрөл дээр байна уу? Энэ техникийн дүгнэлтүүд дээр байна уу? Эсвэл хүнийх нь механизм тогтолцоондоо байна уу? Албан байгууллагын соёлтой байна уу гэдгийг бас нэг дүн шинжилгээ хийгээд энэ талынх нь. За. Санал хэллээ. Лусан цэргийн инх хамгаалан гүшүүн.